Сайн мэцгааны эрхэм хүндэт үзэгч. За өнөөдрийнхээ дугаараар та бүхэндээ цэвэршилт, цэвэршилтийн үед одоо хэрхэн завиргүйгээр даван туулах талаар зөвлөгөө мэдээлэл хүрэхээр бэлдсэн байгаа. За Монгол эмэгтэй хүний хувьд бол цэвэршилт дунджаар бол 49 наснд эхэлдэг бөгөөд за цэвэршилтийн үйл явц нь нийтдээ бол эмэгтэй хүний амьдралын 26 жилийг авдаг маш урт хугацааны ийм физиологийн үйл явц байдаг байна. За цэвэршилтийн үед бол ихэнх эмэгтэйчүүдийн одоо 80-аас 90% нь цэвэршилтийн үеийн ямар нэгэн завирыг одоо мэдэрдэг. За тэр нь өөрийнх нь ажил амьдралд нөлөөлдөг гэсэн судалгааны үр дүн байдаг. Харин 5-аас 10% нь цэвэршилтийн одоо завиргүйгээр одоо даван туулсан ийм судалгаанууд байдаг бахнэ. За өнөөдөр та бүхэндээ бол цэвэршилтийг одоо хэрхэн даван туулах, за цэвэршилт гэж ийм ойлголт байдаг юм байна гэдгийг тайлбарлахаасаа өмнө за манай ард иргэдийн дунд за тэр дундаа бүсгүүчүүд маань ер нь цэвэршилт гэж яг юу гэдгийг, цэвэршилтийн талаар хоорондоо хэрхэн ярилцдаг талаарх хэсгийг дараагийн хэсгэнд хүлээн авна. За тэгэхээр манай бүсгүүчүүд бол яг цэвэршилтийн талаар бүрэн гүйцэд одоо ойлголт бол харьцангуй бага байд юм байна. За тэгэхээр цэвэршилтийг хэрхэн яаж эхэлдэг, за цэвэршилтийн үед ямар завирууд илэрдэг, за тэдгээр завируудыг хэрхэн даван туулах талаар яг эрүүл мэндийн одоо баттай их сурвалжууд бол байдгүй байна. Тэгэхээр эндээс үндэслээд өнөөдрийнхөө нэвтрүүлгээр та бүхэндээ яг цэвэршилт гэж яг юу юм бэ? Цэвэршилтийг одоо хэрхэн даван туулах вэ гэдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргье. За цэвэршилт гэдэг бол хамгийн энгийнээр хэлэх юм бол эмэгтэй хүний одоо өндөвчний үйл ажиллагаа бүрэн гүйцэд одоо зогсож эмэгтэй хүний өндөвчнөөс ялгардаг тэр эстрогон, прогестерон гэдэг дааврууд одоо цуснд огт байхгүй болж байгаа энэ үзэгдлийг бол цэвэршилт гэж энгийнээр бол хэлэх боломжтой юм. За ихэнхдээ бол Монгол эмэгтэй хүн бол 49 наснаас л ихэвчлэн цэвэршдэг. За цэвэршилтийг өөрөөр бас энгийнээр одоо та бүхэндээ яг энэ зурган дээр бол тайлбарлая. За тэгэхээр эмэгтэй хүн маань бол хос 2 өндөвчтэй, за умайн гуурсан хоолойтой, за тэгээд умай буюу манай эмэгтэйчүүд бол сав гэж ярьдаг хэсэг, за тэгээ умайн хүзүү одоо өтрээ гэсэн ийм бэлэг эрхтэн бол бүсгүй хүн болгонд байдаг. За тэгэхээр яг цэвэршилт явагдаж байгаа үед бол энэ өндгөвчин дотор байгаа өндгийн хэсгийн нөөц бол бүрэн гүйцэд одоо дуусаад за энэ одоо өндгийн хэсэг байхгүй болсонтой холбоотойгоор өндгөвч маань бол хэвээ үедээ ийм сайхан жигд те том байдаг болвол цэвэршилт яваад ирэнгүүт аяндаа ингээ өндгөвч маань бол хэмжээгээрээ жижигрээд хатангаршиж эхэлдэг. За тэгээд дээрэс нь нэмээд биений юм маань бол огт үзэгдэх юм болж байгаа. Энэ үзэгдлийг бол цэвэршилт гэж хэлж байгаамаа. За тэгэхээр цэвэршилтийн үед бол эмэгтэйчүүд маань бол хамгийн ихэнд бол илэрдэг шинж тэмдэг мэдээж биений юм маань бол алдагдаж саатах энэ үйл явцууд гарч ирдэг. За дээрэс нь нэмээд сэтгэл санааны өөрчлөлтүүд гардаг. За ихэнх эмэгтэйчүүдэд нүүр халуун оргих, за гинт гарын алга, хөлийн уул халуун оргих, за шөндөө хөлрөх, нойр гудах гэд маш олон завируудыг бол илэрдэг ийм эмгэг байдаг. Цэвэршилтийг бол дотор нь бол эмгэг болон эрүүл гэж үндсэнд нь бол хоёр хуваадаг. За эмгэг цэвэршилт гэдэг нь бол түрүүн дээр дурдсан тэр шинж тэмдгүүд илүү тод
хоногтой одоо 10-аас 20 удаа ч юм уу түүнээс дээш одоо олон удаа ингэж давталт байдлаар илрээд тухайн хүний ажил амьдралд нь одоо шууд нөлөөлж байгаа ийм цэвэршилтийг бол эмгэг цэвэршилт гэдэг бөгөөд энэ эмгэг цэвэршилтэд нь заавал эмчилгээ бол шаардлагатай байдаг юм аа. За өнөөдөр та бүхэндээ зориулаад манай нэвтрүүлгийн зүгээс бол бид нэр одоо цэвэршилтийн насандаа явж байгаа эмэгтэйчүүд дундаас оролцогч одоо жаргалыг бол сонгосон байгаа. За оролцогч жаргал маань бол үндсэндээ бол 55 настай яг цэвэршилтийн одоо дунд үедээ явж байгаа ийм эмэгтэй байгаа. Тэгэхээр энэ цэвэршилтийг одоо хэрхэн даван туулж байгаа. За цэвэршилтийн үед ямар одоо завиурууд тухайн хүнд өөрт нь илэрж байгаа талаар дараах хэсгээс хүлээн авна уу. За энэ өдрийн мэнд хүргэе. За ихэнх нэвтрүүлгийн маань урилгыг аваад ирсэн жаргалагчтай маш их баярлалаа. За тэгээд ер нь сүүлийн жилүүдэд цэвэршилт нэлээд ихсэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо та маань нас өдрийн үед одоо хиттэй явж байгаа билээ. 55 урж гинөө. За биений юм нь одоо хизэнээс эхлээ зогссон. Одоо ер нь яг танд ямар зовиурууд илрээд байна? Ер нь 50 гараад биений зогссон шүү дээ. Ер нь тэгэл нүүр халуун өргөн хөлрөмтгөө болсон. Толгой өвдөн, зүрх өвдөн. Ер нь жоох юм одоо нэг барчимдуу гэх юм гэж уур хөргөч гэдэг юм одоо тиймэрхүү хийж байна. Ер нь уул нэг 50 хүн байжсна сүүлийн үед энэ тий жоох зүгээр ажиллана гэх ингээл нэг давчтал сонин тийм л шинж тэмдэглэлтэй харин хөлдрөл жигдэл. Таны даралт ер нь хэд хүртэл одоо ихсэх үү? Даралт ерөнхийдөө минийх бага байдیں۔ Тэгээ одоо яг энэ үед бол 120 мөр хүрнэ. Дээдлэн 120. Гоочмал 90-60 байцсан даалтай тий. Одоо нөгөө нүүр хам ингээд үе халуун оргих зовир байгаа штэ тий. Тэр нь одоо ямар үед илүүтэй ингэж халуун оргиж байгаа юм шиг санагддаг байна. Орой зогоор л халуун оргих шиг. Гарын хаалга гинт ингэж халуун оргих, хөлийн уул гинт халуун оргих тэр давхар бас илэрх байгаа. Тэгээд нөгөө биений эмч ингээ алдагдаад эхэлсэн гэж байгаа шүү дээ тий. Одоо бол биений эм ирэхгүйгээр бол 2 жил орчим болчихж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр нөгөө өтрээ хуурайшаа затнах тийм завир өөр нь илэрч байна уу? Ер нь бол хаяа илэрнэ шүү. За та ингээд одоо зүрхчин жоохон дэлсээ, далчин ер нь ихсээд ирэхээр ер нь ямар арга хэмжээ авч ийн гэр зураа. Тэгэл гүнзгий амьсгалах, агаарт гарах ч юм уу тэгэл жоохон явах тиймэрхүү юм. Далтны юм болоо юу? Далтны өмнөх өчөөгийнх уудгүй хаяа нэг ихсэхээр нь л ганцхан. Баян гос ихсдэг байхгүй юм даа. Хөдрөх бол ер нь гээд жоохон За ер нь бол одоо хоёлаа ингээд таны одоо нөгөө цэвэршилтийн завиурууд одоо ингээд илэрсэн байгаа учраас хоёлаа эхлээд Бонол Вита гэдэг лабораторид очиод цэвэршилтийн үеийн одоо оншилгооны шинжилгээнүүд өгнө. За энийгээ өгснийхаа дараа хоёлаа шинжилгээнүүдээ аваад бол мэрэгжлийн эмэгтэйчүүдийн эмчдэр очиж бас зөвлөгөө авахар байгаа. Тий хоёлаа одоо өнөөдөр одоо энэ шиг ингээд Бонол Вита лабораторид руу явцгаая. Та бүхний өдрийн мэндийг хүргэе. Бонол Вита лабораторийн жуянган. Манай Бонол Вита лаборатори маань 2015 оноос хойш лабораторийн бүх төрлийн шинжилгээ үйлчилгээг үзүүлж ирсээр байгаа. За өнөөдрийн ихэнх дугаарын оролцогч жаргалэгч маань цэвэршилтийн насны эмэгтэй байгаа. Бид бүхэн өнөөдөр жаргалагчдээр эмэгтэйчүүдийн бэлгийн даавар болох лютеинжүүлэгч даавар, фолликул сэдвэгч даавар, эстроген, прогестерон, пролактин гэсэн даавруудын шинжилгээг хийж байгаа. Мөн дээрээс нь тухайн хүний маань өөр дээр бид үндэслээд биохимийн шинжилгээнд алаад хасаад креатинин, сахар,
мөн цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний дэлгэрэнгүй шинжилгээг төлөвлөсөн байгаа. За тэгэхээр эдгээр шинжилгээнүүдийг өгснөөр бид бүхэн үйлчлүүлэгчид илэрсэн зөвөрийн дагуу оншийг зөв тодорхойлох, яг цэвэршилтэн яг ямар үе шатандаа явж байгааг гэдгийг оншилж цаашдын эмчилгээг төлөвлөхөд биднэрт чухал шаардлагатай шинжилгээнүүд үзүүлж байгаамаа. За одоо та бүхэндээ яг цэвэршилтийн процессын явцад хүний бие махбодод ямар өөрчлөлтүүд гардаг талаас нь дэлгэрэнгүй одоо та бүхэн танилцуулъя. За тэгэхээр эмэгтэй хүний одоо цэвэршилтийг ярихын тулд заавал биений юмны мөчлөг буюу одоо сарын тэмдгийн тухай заавал ярих шаардлага бол гардаг. За тэгэхээр эмэгтэй хүний одоо сарын тэмдэг ирэхийн тулд бол тарих одоо тодорхой хэмжээгээр өнчин тарих, гипоталамус, өндгөвч гэсэн 3 эрхтний хоорондын одоо харилцан хамаарлын үр дүнд бол энэ биений юм гэдэг юм үүсдэг байгаамаа. За тэгэхээр одоо хэдүүлээ харцгаая. За энэ зурган дээр болохоор яг одоо цэвэршилтийн насандаа явж байгаа ч юм уу те ийм залуу эмэгтэйгийн одоо зургийг харуулъя. За тэгэхээр энэ эмэгтэйгийн одоо энэ тархинаас гипоталамусаас нь бол энэ гонадотропин гэдэг ийм даавар ялгардаг. За энэ даавар маань ялгархаар арай илүү тод хэмжээд их хэмжээтэйгээр ялгараад ирэнгүүт аяндаа бол үүнийг дагаад өнчин тархинаас дааврууд ялгарч эхэлдэг. За өнчин тархинаас болохоор поликул сэдэгч гэдэг ийм даавар бол өнчин тархинаас нь бол ялгардаг бахнэ. За энэ поликул сэдэгч даавар ялгархын хажуугаар бас яг биений юмны мөчлөгийн одоо дунд үед нь бол яг өнчин тархинаас бас энэ лютинжуулагч гэдэг даавар бас өнчин тархинаас бас нэмж ялгардаг бахна. За тэгэхээр тархинаас маань бол яг өнчин тархинаас поликул сэдэгч даавар болон лютинжуулагч дааврыг хэмжээтэйгээр ялгараад ирэхээр эмэгтэй хүний одоо өндгөвч маань одоо юу яадаг өөрөөсөө эстрогон болон прогестерон гэдэг даавруудыг бол ялгаруулж эхэлдэг байгаамаа. Тэгэхээр энэ эстрогон болон прогестерон дааврын нөлөөгөөр бол хүний өндгөвчөнд өндгийс маань бүрэн гүйцэд боловсроод за умайн гуурсан хоолоогоор дамжиж яваад за энэ яг явж байгаа хэвцэд нь энэ прогестерон гэдэг даавар нь умайн одоо дотор хааны састыг хөсөөлгөж зузаалгаж одоо үр тогтоход одоо бэлдээд байж байгаа гэсэн үг. Хэрвээ одоо гаднаас эр бэлгээс орж ирж таарах юм бол умайн гуурсан хоолойд одоо өндгөвчтэй таарч өндгийс маань эвсэл үр болж ингээ үр тогтоод одоо цаашаа жирэмслэлт болох бүрэн боломжтой. Хэрвээ өндгөн эс маань ингээ явж явах замд нь ямар нэгэн эр бэлгээс таарахгүй болвол улмаар одоо энэ умайн дотор хааны хөвсөж зузаасан хэсэг маань доошоогоо ингээд хохрон умайн дотор хааны салт маань хохорч доошоо одоо цус болон үзэж байгаа энэ үйл явцыг бол юу гэж байгаа биений юм гэж бид нар бол нэрлэдэг. За тэгэхээр эмэгтэй хүн бол 12 наснаасаа эхлээд ихэвчлэн одоо биений юм маань ирдэг. За дөнгөж одоо эмэгтэй хүн одоо охин хүүхэд төрөхөд бол өндгөвчөнд бол ойролцоогоор одоо 400 мянгаас 300 мянга орчмын одоо өндгийсүүд агуулж идэг. Өндгийсүүд буюу үрийн цэврүүнүүд агуулж идэг. За тэгээд тухайн эмэгтэй маань одоо 20-оос 30 наснд хүрээд ирэхээр өндгөвчөнд байгаа өндгийсийн тоо маань цөөрөөд 15 мянга болтлоо буурдаг. За яг цэвэршилтийн үед очиход бол өндгөвчөнд байгаа өндгийсийн нөөц маань 45 өөрөөр хэлбэл 45 нас хүрэхэд өндгөвчөнд байгаа өндгийсийн нөөц маань маш бага буюу 200-аас 300хан ширхэг болдог. Үүнтэй холбоотойгоор бол сарын тэмдгийн мөчлөг маань айж майжмаар алдагдаж эхэлдэг байна. За яг ингээд цэвэршилтийн үйл явцын үед болохоор өндгөвчин дотор байгаа өндгийсийн нөөц маань маш бага болсон учраас өндгөвчнөөс ялгарх эстрогон болон прогестерон гэдэг дааврын хэмжээнүүд бол нэлээд бага болсон байдаг. Одоо өөрөөр хэлбэл энэ дээр хэдүүлээ ингээд нэлээд бага буюу буурдгаа гэдгийг илэрхийлээд энэ зураг харуулчих тий. Харин эсэргээрээ өндгөвчөнд хэдийгээр ингээд өндгийсийн нөөц буурсан гэдгийг бол тарих мэдэхгүй байгаа. Ийм учраас одоо өнчин тарих болон одоо энэ гипоталамусаас илрэх ялгарх энэ гонадотропин, поликул сэдэгч даавар, энэ лютинжуулагч дааврын хэмжээ бол огцом ихсээд ирдэг. Ингээ огцом ихсээд ахаар хүний одоо ерөнхий тархины одоо халууны төвийг зохицуулдаг хэсэгт маань бол хямрал үүсээд үүнтэй холбоотойгоор яг цэвэршилтийн үеийн нөгөө нүүр ам, гинт халуу оргих, гар хөлрөх, за тэгээ шөндөө ялангуяа их хөлрөх, за нойргуудах, за сэтгэл санаа маш их хямрах зэрэг ийм завирууд бол их хэмжээгээр бол үүсдэг байгаамаа. Тэгэхээр энэ даавруудын одоо хямралтай холбоотойгоор цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд одоо ерөнхийд нь бол сэтгэл санаа тавгүй болох тий нойргуудах, за тэгээ нүүр ам, гар хөл гинт ингэж халуу оргих, нүүр одоо гинт
халуу одоо шатж байгаа юм шиг тийм мэдрэмжүүдийг бол төрүүлээд ирдэг. Харин эсвэргээрээ өндөвчнөөс ялгарч байгаа энэ эстрогон, прогестерон гэдэг дааврууд одоо ингээд ялгархгүй баснаас болоод тухайн эмэгтэйд бол эдгээр дааврын дутагдлын шинж тэмдгүүд илэрдэг. За эстрогон, прогестерон гэдэг энэ өндөвчнөөс ялгардаг энэ даавруудыг бол эм бэлгийн даавар гэж хэлдэг. За энэ дааврууд хэдий ч нэгээр их байна. Тухайн эмэгтэй илүү эмэгтэйлэг, гоё уян налархай, за дууных нь өнгө нь илүү шингхэн, арьс нь маш одоо уян хатан, за тэгээд хэр барагтаа үрчлээддэггүй, тийм толгоор гялалцсан одоо арьстай байх боломжийг бол энэ хоёр даавар бол гүйцэтгэж өгдөг. За үүнээс гадна энэ хоёр даавар маань яадаг вэ гэхээр одоо жишээлбэл эстрогон болвол хүний одоо ясны сэргжилтэд сэргээлээд ясыг бат бөх байлгах үүргийг бас гүйцэтгээд явж идэг. А дээрэс нь нэмээд эстрогон даавар бол хүний бие дотор байгаа цусндах одоо холестеринийг одоо биеэс гаргаж зайлуулах, бууруулах ийм үйлчлэгээ үзүүлээ явж идэг. А мөн дээрэс нь нэмээд артерийн даралтыг цусндах одоо холестерин маань хэрвээ хэдий ч нэ бага байна, цус маань хэдий ч нэ шингэн байна, тэр хэмжээр одоо зүрх маань эрүүл байх боломжийг бүрдүүлж өгөө явдаг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дааврууд маань яг байхгүй болоод цуснд маш бага хэмжээтэй болоод ирэнгүүт нөгөө эстрогон дааврын маань үйлдэл алдагдаад ясан сэрэгжээд эхэлнэ. За тэгээд хожуу шатанд болоод ирэхээр цусндах холестеринууд ихсээр байгаад энэ судасны ханнууд дэр ингэж их хэмжээгээр хуримтлагцаар байгаад судас маань маш нарийнхан болоод ирдэг. Эннээс болоод судаснууд маань хатуурч эхэлдэг. За судас их хэмжээгээр хатуураад ирэхээр хамгийн наад зах нь артерийн даралт нь одоо маш өндөр болчоод хэр баргийн эмэнд одоо буухгүй болоод ирдэг. За үүнээс болоод зах хязгаарын одоо судаснууд маань ингээ маш хатуу болоод ирэнгүүт ялангуяа одоо тархины хэсгийн одоо цусан хангамж маань дутагдаад ирэхээр нөгөө толгоо өвдөх, толгоо эргэх гих мэт ийм хүчил төрөгчийн дутагдлын шинж тэмдгүүд илэрнэ. За нөгөө талаасаа бол даралт маань байнга их байгаад ах юм бол зүрхний ачааллыг нэмээд ирдэг. Тэгээд ирэхээр зүрх маань бол зах хязгаарын эргэтэнлүүгээ цусаа шахахын тулд хүчтэй маш хурдан олон удаа цохих буюу зүрх дэлсэх ийм зовиорууд бол нэмэлтээр бас үүсгээд өгдөг бахны. За тэгээд яг үтрэндээ болол аваад үзэх юм бол энэ өндөвчнөөс ялгарч байгаа эстрогон гэдэг дааварчин бол умайн хүзүүнээс ялгарах шүүрлийн хэмжээг бас нэмэгдүүлж өгдөг. Дээрэс нь үтрэний өөрийнх нь шүүрлийг нэмэгдүүлж үтрэнд байгаа хэвийн бичил биетнүүдийн амьдрах орчныг бүрдүүлэх үүргийг бас энэ эстрогон, прогестерон гэдэг хоёр даавар зохицуулаад оролцоо явж идэг. Тэгэхээр энэ хоёр даавар маань байхгүй болсноос болоод одоо үтрээ маань маш хуурай болж эхэлдэг. Ер нь цэвэршлийн насны эмэгтэйчүүдэд цуснд бол энэ хоёр даавар маань маш бага. За заримдаа бүр байхгүй болчдөг. Ингээд байхгүй болчих юм бол энэ үтрээг чийшүүлэх ямар ч одоо бие махбодын зохицуулга байхгүй болсноос болоод үтрээ маань маш их захтнаад, хуурайшаад ингээд бэлгийн хавьталд орохоор өвдөлт өгөөд ийм зовиорууд бол 45-аас дээш, 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бол илүү илбэг тохиолддог болчдөг байгаамаа. За дээрэс нь нэмээд өндөвч маань бас нөгөө насжилттай холбоотойгоор дээрэс нь нөгөө өндөвчин дотор байдаг өндгийсүүдийн маань тоо буурснаас болоод хэмжээгээрээ маш жижигхэн одоо ингээд хайтангаршаад ийм жижигхэн болно. Одоо энэ эрүүл үеийнх нь өндөвч бол ийм хэмжээтэй байж хахад хэвийн одоо цэвэршилтийн үедээ ороод ирэнгүүт өндөвч маань бол нэлээд жижигхэн болно. Хайтангаршаад хийн гарсан шаар шиг болж хувирдаг. Дээрэс нь нэмээд энэ өндөвчнөөс хамааралтайгаар энэ умай маань бас ингээд хэмжээгээр жижигэрдэг. Тал талаасаа 1 см-аар ингээд багасаад ирдэг байх нэ. За хэдүүлээ одоо энэ дээр харъя те. Энэ бол эрүүл залуу эмэгтэй одоо өндгөвч, умайн гурсаа олоо, умай өтрий харагдаж байна те. Харин нас одоо 45-аас дээшээ гараад ирж байгаа нас одоо цэвэршлийн насны эмэгтэйчүүдэд болохоор одоо умай маань ингээ хэмжээгээр жижигрээд байдаг нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор өндөвч маань ингээ хайтангаршаад нөгөө одоо эрүүл залуу эмэгтэйн өндөвчтэй харьцуулахад жижигхэн болоод хайтангаршиж жижигрээд нөгөө даавар ялгаруулах үүргээ бас алдаад ирдэг. За тэгээд энэ өтрээ маань нэлээд хуурайшсан. Дээрээс нэмээд эрүүл залуу эмэгтэй ингээ өтрээний ханан ийм зузаан тэгээд дээрэс нь дотроо маш олон төрлийн лактобацил гэдэг хэвийн бичил биетнүүдийг агуулж идэг бол 45-аас дээш насны эмэгтэйчүүдийн хувьд бол өтрээний ханан ингээ нэлээд нэмгэрнэ. Дээрэс нь нэмээд хэмжээний хувьд ч гэсэн ингээ хайтангаршаад жижигэрдэг. Дээрэс нь дотор нь байдаг хэвийн бичил биетнүүд огт байхгүй болчдөг. Харин эсвэргээрээ нянгууд одоо үржих таатай орчин бий болчдөг байгаа. Тэгэхээр үтрээ маань ингээд цэвэршилтийн үед маш их захтнаад ахаар эмэгтэйчүүд маань ялангуяа шөнө нойрондоо
хүтрийнхээ орчим те бэлгийн уруулныхаа орчмыг их мааж ааждаг. Тэгээ маажчингууд нөгөө гарын алга малганд байсан янз бүрийн нянгууд маань ийшээгээ дамжиж ороод хүтрэний өрөвсөл болоод хүндрээ тавьчих тохиолдлууд бас зөөнгүй байдаг бахнэ. За тэгэхээр цэвэршил гэдэг бол үнэхээр эмэгтэй хүний амьдралд бол маш том орон зайг эзэлдэг. Дунджаар 26 жилийг нь авч явдаг ийм одоо том үйл явц гэдэг учраас цэвэршилтийг одоо ямар нэгэн хэрвээ тань цэвэршилтийн завир байгаа бол тэрийг бас тоохгүйгээр өнгөрөөж болохгүй. За үүнийг эмчлэх аргууд бол маш олон байдаг. За энэ зурган дээр болохоор та бүхэнд бол яг эрүүл эмэгтэйн одоо сарын тэмдгийн мөчлөгийн үед одоо өнчин тархи болон гипоталамус тархинаас ялгарах дааврууд за өндөвчнөөс ялгарах даавруудын одоо яг хэвийн үедээ ялгардаг энэ давтамжуудыг бол харуулсан ийм график байна. За энэ 3 дахь график нь болохоор яг цэвэршилтийн насандаа явж байгаа эмэгтэйн одоо даавруудыг бол харуулсан байна. За тэгэхээр нөгөө эстрогон, прогестерон гэдэг өндөвчнөөс ялгардаг 2 даавар маань бол яг нарийн зохицуулалтаагаар эхний хагаст нь бол эстрогон даавар ялгараад хоёр дахь хагаст нь бол энэ прогестерон гэдэг даавар ингээ ялгараад хоорондоо ингээ зохицуулалтаа явж идэг бол харин эсвэргээрээ цэвэршилтийн насны эмэгтэйд болохоор энэ прогестерон, эстрогон дааврууд маань ерөнхийдөө бол алдагдаад маш ингээд эмх замраагүй болж эхэлдэг. За дээрэс нь нэмээд бол энэ тархинаас ялгардаг нөгөө поликуситер даавар, лютинжуулагч даавар хоёр маань байнга хэмжээтэйгээр бол ялгарч байгаа нь энэхүү графикын дээрээс харагдаж байна. Тэгэхээр цэвэршилтийн үед бол яг би одоо цэвэршилтийн яг ямар үе шатандаа явж ийнвэ гэдгийг оншилоход бол энэ дааврын шинжилгээний ач холбогдол яг эндээ бол оршоод байгаамаа. Тэгэхээр яг цэвэршилтийнхаа аль үе шатанд явж ийна гэдгийг хэрвээ та одоо оншилохыг хүсэж ивэл за дээр үзүүлж байгаа энэ 5 төрлийн дааврыг бол одоо дуртай лабораторид очиод өгөх боломжтой. За энэ дааврууд нь бол та бүхэн дахиад хэлээд өгье те. Өндөвчнөөс ялгарч байгаа эстрогон, прогестерон даавар, тархинаас ялгарч байгаа поликулситер даавар болон лютинжуулагч даавар. Дээрээс нь нэмээд гипоталамус тархиас ялгардаг гонадотропин гэсэн энэ 5 даавруудыг бол заавал үзүүлэх хэрэгтэй. За эдгээр даавруудын хэмжээг нь харж агаад тухайн хэмжээд одоо тохирох хэмжлэгээнүүдийг бол зөвлөдөг байгаа. За оролцогч одоо жаргалынхаа шинжилгээг бид нэр Боновита лабораторид бол өгсөн байгаа. За Боновита лабораториас бол жаргалагчийн маань хариунууд бол ирсэн байна. За эндээс ингээд харах юм бол жаргалагчийн маань ялангуяа нөгөө тархинаас ялгардаг даавруудын хэмжээ бол ихссэн байгаа нь бол энэ дээр харагдж байна. Өөрөөр хэлбэл энэ поликулситергч даавар болон лютинжуулагч даавар маань бол хэвийн үедээ 12.5-аас 12.6-гийн хооронд байх ёстой атал одоо энэ чи 46 мм болтлоо. Маш өндөр болцсон байгаа нь харагдаж байна. За дээрэс нэмээд өндөвчний үйл ажиллагаа маань нэлээд буурсан буюу тэрийг илтгэж байгаа энэ эстродиол даавар болон прогестерон дааврын хэмжээ бол илт буусан байгаа нь энэхүү шинжилгээнээс харагдаж байна. За тэгэхээр хэвийн үедээ бол уул нь бол эстродиол даавар маань 5-аас ер нь их байх ёстой. Гэтэл энэ шинжилгээний хариун дээр эстродиол даавар нь 5-аас маш бага буурсан байна гэдэг нь бол энэ шинжилгээнээс харагдаж байна. За дээрэс нь нэмээд жаргалагчийн шинжилгээнд дээр гарсан нэг өөрчлөлт бол энэ холестерол цусан дахь холестерины хэмжээ нэлээд өндөр гарсан. Хэвийн үедээ бол 5.1 байгаа атлалт энэ бол 5.6 ботлоо өссөн. За дээрэс нэмээд сахарыг бид нэр сонирхсан байгаа. За тэгэхээр цэвэршлийн насны эмэгтэйчүүд дээр бол сүүлийн жилүүдэд чихрийн шижин бас нэлээд онцлогдох босонтой холбоотойгоор бол нэмж бас сахарын шинжилгээ өгсөн. Тэгэхэд бол сахар нь бол хэвийн хэмжээтэй бол гарсан байна. За мөн одоо элэг бөөрийн үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг бас заавал үздэг. За яагаад цэвэршлийн насны эмэгтэйчүүд дээр элэг бөөрийн үйл ажиллагаа давхар үздэг вэ гэхээр нөгөө даавар эмчилгээ хийх үед дааврын одоо эмчилгээний одоо үр дүнг барих эсвэл дааврын ачааллыг элэг бөөр зүрх маань одоо даах нь ямар нэгэн архаг өрөвсөл байгаа эсэхийг нь онцлох зорилгоор бол элэг болон элэгний үйл ажиллагааг шалгадаг. За энэ элэгний үйл ажиллагааг үздэг алаа тасаадын фермент бол жаргалагчийн хувьд бол яг хэвийн нормтой хэмжээтэй бол гарсан байна. За тэгээ энэ шинжилгээнээс үндэслээд хэлэх юм бол жаргалагчид маань бол яг цэвэршилтийн үеийн одоо дунд үе шатандаа явж байна. За дээрэс нь нэмээд одоо ямар нэгэн байдлаар цэвэршилтийн үеийн завируудыг намдаах эмчилгээг бол авах шаардлагатай байгаа нь эндээс харагдаж байна. За оролцогч жаргалынхаа бол шинжилгээний хариу хэдүүлээд өгнөд үзчихлээ. За одоо оролцогч жаргалагчид маань яг цэвэршилтийн үед ямар эмчилгээ хийх, за ямар гам дэглэм барих талаар зөвлөгөө авахар бид нар сонгон хайрхан дүүргийн 3 дугаар амбулаторийн их барих эмэгтэйчүүдийн эмч инх тайвантай уулзсан байгаа. Та бүхэн дараагийн хэсгээс хүлээн авна уу?
зөөр гараад байна. Толгой өвдүүд байна. Зүрх хаяа өвдөн. Гаралт гисэн. Тийм зүйлүүд энэ та. Биний юм игжгаа алдагдаад багсноо зогссон байгаа юм. Одоо та хэд оны хөлөө? 67. 67 оны тийм ээ. 52-т зогссон юм уу? Хайжуу зогссон байж та тань юу. Би танд ямар ч гэсэн физиологи асуудал гэж үгүй. 45 нас бол хөөчхөн нас гэж явдаг. Энэ үед бол дэс гормоны үйл ажиллагаа одоо өнчин тарих одоо төвнөдөг ортотолтой өнчин тариханд зохицуулга эмэгтэй хүний хөөчхөн насыг зохицуулдаг гормоны төв. Тэгээд дайслахлаараа өндгөөч гэдэг тийм хас өндгөөч. Энд бол одоо бидний нөхөөгч одоо жинхэнэ үйл явцыг зохицуулах одоо чухал хоёр гормон одоо өндгөөс ялгардаг. Энэ үйл явц маань 20-45 нас хүртэл үргэлжлээд 45-аас 55 насны дотор цэвэршилттэй эхэлдэг. Цэвэршилтийн эхний үе нь бол 45-аас 50, 50-аас 55, 55-аас дээш гэж явждаг. 45-аас 50 насны дотор нь болохоор цэвэршилтийн өмнөх шат. Энэ үед болохоор нэгдүгээр одоо төмөдөлийн төв болон одоо үнцэн техникээс ялгарх зохицуулгын төвүүдийн үйл ажиллагаа алдагдаж байна. Энтэй холбоотойгоор өндгөвчнөөс ялгарх одоо эстроген болон прогестерон гормоны хэмжээ багасж байгаа. Дээрээс нь өндгөвчнөөс одоо 20-45 насны хугацаанд нийт 400 мянган өндгөөс ялгардаг. Энэ үйл явц чинь байхгүй болоод нөхөөчхөө нас маань зогсоод одоо цэвэршилтийн нас буюу цаашид одоо үйл хүүхэд тех үйл явц бол алдагдаж байна. За энэ үеэс гардаг шинжүүдийг та сая ярьлаа тийм ээ. Толгой авдаж байна, даралт гэсэн зөөгс авж байна. Арай төлөвч юм уу? Тий. Энэ болохоор нэг урттай тахинд дулааны төв байдгийн тэр одоо нэг зохицуулах төвийн алдагдлаас болоод дулааны төв хит ажилласнаас болоод арай одоо хөлөг гар хөлөг тийм шинжүүд гарна. Дээрээс нь урттай тахинд нь амьсгал зүрхийг зохицуулах төв байдаг. Энэ үйл явц алдагдсан талбарт зүрхт хэсэг, даралт хэсэг энэ шинжүүд гарна. Дээрээс нь өндөвчнөөс ялгардаг эстроген гормоны багасгалтай холбоотойгоор цуснд кальцийн хэмжээ гэсэн ясанд кальцийн хэмжээ багасж байдаг. Тэгэхээр нөгөө ясын гэж үйл явц юм. Инглигээр хөл гар өвдөх ийм шинжүүд гарч ирнэ. За тэгээд одоо таны шинжилгээг сая харлаа. Одоо эстроген хэмжээ. Эстроген энэ прогестерон гэдэг чинь хоёулаа өндөвчнөөс ялгардаг хоёр гормоны хэмжээг багасчдаг. Поликулсидерч гормон, шарбийн гормон гэдэг энэ хоёр өнчин техникээс ялгардаг байхгүй. Энэ хоёрын хэмжээ ихсээд ирдэг. Энэ цэвэршилтийн гэсэн. Одоо та өнөөдөр чинь 67 оны гэдэг чинь 55 та тийм ээ. 55 наснд бол яг норм одоо яг гаддаг шинжүүд. За тэгээд энэ эдгээр тагнаас ялгарх энэ хэмжээ чинь ихсэж байгаад явандаа буураад явчих нь. Өндөвчний хоёр гормоны хэмжээ чинь тийм ээ буураа явцсан. Энтэй холбоотойгоор одоо өндгөвч хоёр өндгөвч бол хатан гаршиж байна. Дээрээс нь умаа хэмжээ жижигч байна. Өтгөө хойшиж игдэг. Одоо хойсонтой холбоотойгоор нөгөө чиглэх үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор хойших захнах шинжүүд бас гарч ирдэг. Ийм цэвэршилттэй үед. За тэгээд таны цусндах холестерол буюу одоо дасны хэмжээ ихсээд байсан биз дээ. Энтэй ч холбоотой нөгөө судалснууд чинь хатуурж байна. Хатуурсантай холбоотойгоор хамгийн ихний шинжин таны толгой үжин гэдэг шүү дээ. Таны судалсууд бүгд ингээ хатуураад эхэлж байгаа байхгүй. Тэртэй холбоотой толгой өвдөх шинжүүд гэж байгаа. Тэгээд нөгөө хэвийн эгэлдэх цусны хэмжээ чинь багассантай холбоотойгоор одоо зөвхөнтэй минутанд очих цусны хэмжээ багассан. Энтэй холбоотой чинь зөвхөн нөгөө хэвийн нэг хугацаанд тийм ээ одоо оруулж гадагшлуулах цусны хэмжээ багасантай холбоотойгоор даралтанд өөрчлөлтөө. Нөгөө судсанд үзүүлэх даралтын хэмжээ багасантай холбоотой даралт гэсэн шинжүүд гардаг. Одоо би таны даралтыг нэг үзээд байна.
үзснээс ялгарх гормоны хэмжээ багассан байгаа шүү дээ. Тэгэхээр энийг яг физиологийн асуудал учраас энийг нөхөх гормоны юм хэрэгэлдэг үү? Тэгэхээр ямар бүтээгдэхүүн хэрэглэх үгүй манай одоо ер нь дийлэнх зөвлөлтийн насны эмэгтэйчүүдийн дунд ер нь хэрэглээд их зохимжтой бүтээгдэхүүн, хямлын бүтээгдэхүүн, менсаны би их зөвлөдөг. Менса их зохимжтой. Ер нь энийг 3 сарууд өдрийн нэг шигхээр менса их зүгээр. Дээрээс нэг өдрийн хатгархсаад турист захтандаг гэдэг ш. Энэ үед манай хямлын бүтээгдэхүүн вегел их зохимжтой гэдэг. Вегел мань өөрөө ингээд шахуурхтай нэг удаа хэрэглэх одоо нэг удаа хэдэн миллилитр хөгөөд бүх сайхан гэдэг юм уу нэг заавар дээр байдаг. Тэгээд хэрэглэхэд их боломжтой манай настай хүмүүс тусгай юм шахуурхтай болохоор хэдэн миллилитр өдөртөд ер нь тэр хоороосэлтийг вегел их сайн. Менсаны хувьд болохоор өдөөсөө яг өөрөө тэр нэг бие гарах арад хөлөрөх жоо тайван бус болох толгой өвдөх ийм шинжүүдтэй айгуугаа зохицуулж өгдөг. Гэхдээ өдөөсөө ингэн эхлээд 1 сар уу. Тэгэхээр чинь танд зохимжтой шинж гаргаж нөгөө агаадсан зөөгөө чи багсаад байх бол ингээд 3 сар уучих. Энэ 3 сар уучихад их гоё зохимжтой болно доо. Вегелийг бол ер нь бас л 3 сар хэвтэй хэрэглэн юм. Яг өөрөөсөө захнаад байгаа үед нь хэрэглэн шүү дээ. Менсаныг бол өдөөсөө тэр гацаа зөөгөө амжилттай ер нь унаа л гэсэн заалтай гэдэг юм. Энэ 3 сар уучихад их айтайхан болд юм уу? Би зохимжтой. Танд тэгээд нэмээд яг зөвлөгөө өгөхөд энэ цусан тах өөх тосны хэмжээ өссөн учраас одоо нэг хоолнд хэрэглэх өөх тосны хэмжээ давсны хэрэглэг багасгана. Одоо ингээд даралт өсдөг гэж шүү дээ. Даралт өсдөг бол одоо яста хоол ундах давсны хэмжээ багасгана байна тийм ээ. Өдөртөө одоо бид нэг энэ 5 мг-аас дишгүй давс сэрлэн давснаас ер нь татгалзсан гэсэн юм байна тийм ээ. Тэгээд эрүүл агаар цахан гарах хэрэгтэй тийм ээ. Тэгээд унтаж амархаа зохицуулах. Өдөөсөө цэвэр агаар. Тэгээд амьдралын гол байна хоолны дэглэм байна. Өдөөсөө эднийг сайн гарч хэрэгтэй. За оролцогч жаргалт маань бол инх тайван хэмжээ бол яг зэвсгэлтийн үед авах ёстой арга хэмжээ за хувь хүндэн тохируулаад бол зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. За тэгэхээр даавар эмчилгээг бол бас тодорхой хэмжээгээр бол эмч маань зөвлөдөг. За тэгэхээр дэлхийн тахинд бол зэвсгэлтийн үеийн эмчилгээний гол одоо тактик эмчилгээ нь бол яг аргагүй энэ одоо эстрогон болон прогестерон даавруудын одоо дутагдал үүсэж байгаа учраас энэ эстрогон болон прогестерон гэдэг дааврыг бол нөхөх эмчилгээнүүдийг бол хийдэг байгаа. За тэгэхээр эстрогон болон прогестерон даавруудыг ерөнхийдөө бол химийн аргаар буюу нийллэг аргаар бол гарган авдаг. За маш бага туунгаар тунтай мөртлөө маш их хүчтэй ийм эмийн бэлтгэлүүд байдаг. За ийм ч учраас одоо энэ эстрогоны эмнүүдийг бол заавал эмчийн заавраар хэрэглэдэг байгаамаа. Тэгэхээр эстрогон даавар их хэмжээгээр дутагдсантай холбоотойгоор нэвтрүүлгийн ихэнх хэлсэндээ ясны зэрэгжилт үүсдэг. За цусндах холестерин маань ихсээд явандаа бол артерийн даралт ихсдэг. За тэгээд зүрхний үйл ажиллагаа халдагдаа зүрх дэлсэх ийм эмгэгүүдээр бол хожуу шатанда өвддөг гэж хэлсэн маа. Тийм болохоор ер нь бол 45-аас дээш настай болоод эхэлсэн болвол та бүхэн хамгийн түрүүнд бол яс маань одоо сэргэж магадлал өндөртэй байгаа учраас ясны одоо эрсжилтийг хэвийн байлгах, за ясны бат бэхийг сайжруулах зорилгоор одоо энэ кальцийн бэлтгэлүүдийг бол хэрэглэж болно. За өнөөдрийн үед бол би та бүхэнд энэ Англи улсын NatureSaid гэдэг компани кальц, магний, витамин D3-ыг бол зөвлөж байна. За энэ бүтээгдэхүүн нь болохоор яг өөрөө цэвэр ургамлаас гаргаж авсан гэдэг их давуу талтай. Тийм учраас одоо цэвэршлийн насны эмэгтэйчүүд маань бол хоол босруулах хэрэгтэн тогтолцоо ч гэсэн одоо настайгаад өөрчлөлтүүдэд орсон байдаг. За нойр булчирхай болон бусад хэрэгтнүүдээс ялгарх тэр шүүрлүүд маань бас буурсан байдаг учраас аль болохоор байгалийн гаралтай ургамлын одоо зөөлөн ийм кальцийн бэлтгэлийг бол эхлээд хэрэглэх шаардлагатай байна. За үүнээс гадна одоо энэ цусндах холестерин маань нэлээд их өндөр болцсон байгаа. Жишээлбэл одоо оролцогч жаргалын үед ч гэсэн шинжилгээнд дээр нь бол өөх тосны хэмжээ бол ихсэн байгаа. Тэгэхээр гол нь энэ дээр барих ёстой дэглэм бол хоолны дэглэм. Ерөөсө
Монгол хүмүүсийн хувьд бол хоолн дээр хамгийн их алддаг зүйл нь бол махан бүтээгдэхүүн илүү эргэлдэг. За тэр дундаа бол өөх тостой хоол унд илүү их идэх дуртай байдаг. За үүнээсээ болоод бол энэ суцны хатуурлаар их өвдөөд явандаа бол зүрхний шигдээс тархин цус харвах гэдэг аюу том эрсдлүүдэд орох магадлал аюу өндөртэй байдаг. За хоолны дэглэмийн хувьд бол нэгдүгürt бол тухайн хүн маань бол өдөр тутамдаа бол жимс ноогоор илүү баялаг хоол хүнс идэх хэрэгтэй. За зөвшөлтийн насандаа буюу 45-аас дээш насандаа явж байгаа эмэгтэйчүүд бол өдөрт нэг шар өнгийн жимс, нэг ногоон өнгийн жимсийг бол заавал идэх ёстой гэдэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас заасан байдаг. Хоёрдугаарт нь бол өдөрт уух ёстой усныхаа хэмжээг маш сайн ихсгээд өчөх хэрэгтэй. Ер нь бол хоногтоо нэг 6-аас 8 аяг буцалсан бүлээн усыг ойр ойрхон уух хэрэгтэй. Цус маань ингээ өтгөрөөд өөхөн липидүүд их хэмжээтэй цусан дотор их явж байгаа учраас цусан дах өөх тосны хэмжээг бууруулдаг эмнүүдийг бол хэрэглэх хэрэгтэй. Дээрэс нь нэмээд цусыг шингэлэх эмнүүдийг уух шаардлагатай. За цусан дах холестеринийг бууруулах, цусан дах цусыг шингэлэх эмнүүдийг бол заавал эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа энэ цусан дах холестеринийг бууруулдаг эмүүдийг жоргуугаар химийн гаралтай эмийг нь 3 сарын турш уугаад ирэх юм бол эсэргээр Альцгеймер буюу мартамтгай болдог тийм өвчин тус магадлал аягүй өндөртэй байдаг учраас энэ эмнүүдийнхаа хэрэглэн дээр болгоомжтой хандах хэрэгтэй. Аль болох тэрний оронд ургамлын гаралтай зөөлөн эмнүүдийг сонгож хэрэглэх хэрэгтэй байдаг шүү. За өнөөдрийн үед би бол та бүхэнд Абана гэдэг яг Химлай брендийн бас 56 төрлийн эмийн ургамалтай гэхдээ голчлон цусан дах холестеринийг бууруулах тэгээ судасны уян хатам чанарыг сайжруулах тэгээ зүрх дэмжих үйлдэлтэй тэр эмийг бол хэрэглэхийг санал болгож байна. За тэгээд нэмээд хамгийн гол нь цэвэршилтийн үндсэн зөвөрөдийг үүсгэж байгаа энэ эстрогон болон прогестерон даавраа нөхөх нь бол чухал юм аа. За эстрогон, прогестерон даавруудыг нөхөхийн хувьд бол химийн гаралтай эмнүүд бол маш олон төрлөөрөө зах зээл дээр байгаа. Гэхдээ эдгээр эмнүүдийг зөвхөн эмчийн заавраар өгдөг. За учир нь эдгээр эмнүүдийг маш өндөр тунгаар уух юм бол маш олон төрлийн гаш нөлөөнүүд бол илэрдэг байгаа. За ялангуяа сүүлийн үед бол маш олон төрлийн гаш нөлөө үзүүлдгийнхэн жишээнээс татах юм бол энэ эстрогон дааврыг их өндөр тунгаар гол нь эмчийн зааваргүйгээр хяналтгүйгээр уугаад авах юм бол умайн хавдар, хөхний хавдар, за тэгээд давсагны өрөвсөл, тромб, эмболи зэрэг өвчнөр бол өвдөх магадлал нь эрс өндөр болчдөг. Тийм ч учраас эдгээр эмнүүдийг бол заавал эмчийн заавраар уудаг. Зарим эмэгтэйд бол цэвэршилтийн үедээ бол маш их нүүр ам нь халуун оргоо, сэтгэл санаа нь аюу их тавгүй болоод ингээд маш их өөрчлөлтүүд гараад идэг. Тэгэхээр энэ үед нь бол яах аргагүй бол эмч маань бол даавар эмчилгээг бол авдаг. Гэхдээ тухайн хүнийхээ биеийн байдал физиологид зориулж байгаа учраас ямар нэг гаж нөлөө үүсэхгүйгээр бага тунгаар, за эсвэл их тунгаар ч юм ингээд яг зохицуулах юм арга хэмжээ авч хэрэглэдэг учраас энэ даавар эмчилгээг бол манай ард иргэд өөрсдөө битгий сонгож хэрэглээрэй гэж дахин анхааруулж хэрэглэмээр байна. Харин үүний оронд бол дэлхийн бусад улс орнуудад бол ялангуяа ургамлаас гаргаж авсан тэгсэн мөртлөө эстрогон даавартай их төстэй үйлдэл үзүүлдэг өндгөвчний үйл ажиллагааг дэмждэг ийм ургамлын гаралтай фитоэстрогон гэж нэрлэгддэг ийм ургамлуудыг бол хэрэглэх зөвлөсөн байдаг юм аа. За тэгэхээр эстрогон дааврын гаш нөлөөнүүдийг бас энэ дээр би товч дурдаад өгсөн байгаа. За эстрогон дааврын хамгийн их илрүүлдэг гаш нөлөөний дотор муухаарах, бөөлжих, гүйлгэх, жин алдах, хөхөөр хүндүүрлэх, арьсан шархлах, толгой өвдөх гэд маш их гаш нөлөө байдаг. Болвол прогестерон дааврын хувьд бол бас өөр зөвөрүүд бол илэрдэг. За дараагийн слайдн дээр прогестерон дааврын гаш нөлөөнүүдийг бол харуулсан байгаа. За прогестерон даавар бол өөрөө нөгөө умайн дотор хааны хөвсөлтийг зохицуулах, умайн цусан хангамжийг зохицуулах үүрэгтэй даавар учраас прогестерон дааврын гаш нөлөө нь бол ихэвчлэн цус алдалт байдаг. За тэгээд дээрэс нь нэмээд дотор муухаарах, бөөлжих, үс унах, толгой өвдөх гэх мэт ийм гаш нөлөөнүүд илэрдэг учраас энэ прогестерон болон эстрогон даавруудыг заавал эмчийн заавраар хэрэглээрэй. Эмч нь бол гаш нөлөө үзүүлэхгүй тунгаар тэгээ тухайн хүндээ яг эмчилгээний тунгаар хэрэгэлдэг. Энэ бол яг эмчийн бичих ёстой эмний нэг байгаа юм шүү. За тэрний оронд та бүхэн ургамлын гаралтай фитоэстрогоныг хэрэглэх хэрэгтэй. За өнөөдөр та бүхэндээ дараагийн слайд дээр яг фитоэстрогоны ургамлыг бол харуулъя. За ургамлаас гаргаж авдаг фитоэстрогонуудын хувьд бол яг бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнсэн ч гэсэн тодорхой хэмжээгээр байдаг. За үүнд жишээлбэл шар буурцаг байна, дүүпүү байна. Ялангуяа энэ шар буурцаг, дүүпүүнд бол их хэмжээгээр фитоэстрогон бол агуулдаг гэж бас үздэг байгаа. За үүнээс гадна бол яг дэлхийд дахинд бол ургамлын гаралтай фитоэстрогоны ургамлууд бол дараах хэмжээ ургамлууд ордог. За дараагийн слайдн дээр харцгаая.
За энэ ургамалт нь бол номер 1-т нь энэ Сарака индика буюу Ашоко гэдэг эмийн ургамал ордог байгаа. За энэ Ашоко буюу Сарака индика гэдэг энэ эмийн ургамал нь яг хүний одоо эстрогон даавартай их төстэй одоо бүтцтэй химийн бүтцтэй маш ижилхэн ийм учраас одоо өндөвчнөөс одоо ялгарч байгаа эстрогон даавартай их ижилхэн байдаг учраас хүний бие махбодод яг л эстрогон дааврыг үзүүлэх ёстой тэр үйлдэлийг үзүүлдгээр их даваа талтай. Ингээд нөгөө цэвэршилтийн үеийн тэр нүүр ам халуун оргих за тэгээд биений эмний мөчлөг алдагдах за сэтгэл санаа тавгуу болох гих мэт одоо цэвэршилтийн үед илэрж байгаа зөвөрүүдийг энэ Сарака индика бол маш сайн дарж өгдөг нь бол судалгаагаар бол харагдсан байдаг. За дараагийн слайд дээр харцгаая. За Сарака индика дээр бол ганцхан одоо эмэгтэйчүүд талаас одоо ийм үйлчилгээ үзүүлдэггүй. За Сарака индика бол өөрөө дотроо маш олон төрлийн одоо химийн нэгдлүүд, байгалийн биологийн идэвхтэй бодисууд агуулдаг учраас төв мэдрэлийн тогтолцоог маш сайхан тайвшруулж хит мэдрэгчлийг бууруулад өгдөг. Дээрэс нь нэмээд хоолны шингэцийг сайжруулж өгдөг. За гидсний дүүрэнгийг бас бууруулж өгнө. Зүрхний дэлсэлтийг бууруулж өгöd цусыг нь цэвэршүүлэх зэрэг маш олон ийм давхар үйлдэл үзүүлдэг. Ийм ач тустай эмийн ургамал байгаамаа. Тэгэхээр Монгол оронд бол Сарака индика ургамал бол ургадаггүй. За энэ Сарака индика гэдэг эмийн ургамал маань ихэвчлэн бол энтхэг за хойд Америкийн нутгуудаар бол ихэвчлэн ургадаг ийм эмийн ургамал байгаамаа. За дараагийнх нь эмийн ургамал нь бол энэ Symplecus rasmus гэдэг эмийн ургамал байдаг. За энэ Symplecus rasmus бол уламжлалт хангах ухаанд ихээхэн хэрэглэгддэг эмийн ургамал байгаа. За энэ эмийн ургамал гол нь нөгөө умайн одоо нэнгийн халдваруудаас сэргийлэхээс гадна гол нь бас л нөгөө өндгөвч болон умайн үйл ажиллагааг дэмжиж цэвэршилтийн үеийн зөвөрүүдийг намдаа. За дээрэс нэмээд цэвэршилтийн үед ямар нэгэн байдлаар одоо өвтрэний өрөвсөл үүсэх ч юм уу тий умайн хүзүүний улайлт өрөвсөл үүсэх ч юм уу тэр үед бол тухайн өрөвслүүдийг дарж нандаах үйлчлэгээ үзүүлдгээрээ бас их давуу талтай ийм эмийн ургамал байгаамаа. За дараагийнх нь дэлхийд одоо хамгийн их магтагдж байгаа эмийн ургамал бол энэ Боер хавья Типуза гэдэг эмийн ургамал байдаг. За энэ эмийн ургамал өөрөө бас гол нь нөгөө умайн үйл ажиллагааг дэмжиж умайн одоо зарим үедээ бол цэвэршлийн насны эмэгтэйчүүдээр цус алдалт нэлээдгүй их тохиолддог. За тэгвэл энэ Боер хавья Типуза гэдэг эмийн ургамал бол тэр умайн үйл ажиллагааны гаралтай тэр цус алдалтыг тогтоож өгдөөр их даваа талтай. За мөн л одоо фитоэстроген үйлчлэгээ үзүүлдэг эмийн ургамал байгаамаа. Тэгэхээр эдгээр эмийн ургамлуудыг ингээд сонсоод хэрэглэмээр та бүхэнд санагдж байгаа байх. Тэгэхээр манай Монголд бол эдгээр эмийн ургамлууд ургадаггүй. Харин энэ эмийн ургамлуудыг маш өндөр тунгаар агуулсан эм бол байдаг. За түүний нэг жишээ бол яхаа аргагүй та бүхэнд өнөөдөр танилцуулж байгаа энэ Минасан гэдэг эм байгаамаа. Тэгэхээр энэ Минасан эмэн дотор болвол яг тэр нөгөө өндөвчнийхээ үйл ажиллагааг дэмждэг эстрогон болон прогестерон даавартай төстэй үйлдэл үзүүлдэг эмийн ургамлуудыг агуулж өгснөөрөө цэвэршилтийн үеийн зөвөрүүдийг намдааж өгнө. За үүнээс гадна энэ фитоэстрогон ургамлуудыг агуулхаасаа гадна Минасан эм нөөрөө өндөгний альсны кальцийг бас агуулж өгдөг. За тэгэхээр цэвэршилтийн үед бол ясны сэргэжилт бол маш их үүсдэг. За ийм учраас одоо өндөвчийг нь дэмжихээсээ гадна ясны сэргэжилтээс нь сэргийлэх зорилгоор бас Минасан эм дотор өндөгний альсны нунтаг буюу өндөгний альсны гаралтай кальцуудыг агуулж өгсөн байгаа. За мөн одоо сэтгэл санаа бол маш их тогтворгүй болчдөг. За цэвэршилтийн насны эмэгтэйчүүд маань бол ер нь бол амархан уйлдаг, гомддог, сэтгэл санаа дандаа л төгшүүртэй болдог. Юм зүгээр байгаа юм шиг мөртлөө өөрт нь бол дандаа таагүй эвгүй мэдрэмжүүд хөвчлэн төрөөд дээрэс нь шүн нойргуудад байдаг. Ийм учраас одоо энэ Минасан нэмэнд эдгээр зөвөрүүдийг намдаадаг. Одоо нойрны алдагдлыг засах эмийн ургамлууд, за сэтгэл санааны төгшөлтийг бууруулах эмийн ургамлууд давхар орсон байдгаар их даваа талтай ийм бүтээгдэхүүн байгаамаа. За тэгэхээр цэвэршилт маань ингээ удаан хугацаагаар 50-аас дээш наснаас буюу 55-аас дээш наснд ихэвчлэн одоо эмэгтэйчүүд маань өтрээ маш их хуурайшж эхэлдэг. За энэ өтрээ их хуурайшаад эхэлж байгаа үед бол хамгийн түрүүнд одоо сонгох эмийн бүтээгдэхүүн бол энэ V-гэл гэдэг гил байгаа. За энэ гил бол өөрөө 10 гаруй төрлийн эмийн ургамлын найрлагатай. За тэгээд химийн гаралтай бүтээгдэхүүн биш учраас та бүхэн өөртөө ойрхон аль чимээ сангаас очиод худалдаа авах боломжтой ийм бүтээгдэхүүн байгаа. За V-гэлийн ач тус нь юу вэ гэхээр гол нь нөгөө өтрээний өрөвслийн дарж өгнө, улайлтын дарж өгнө. За хуурай шилтийг багасгаж өгдөг, өтрийг маш сайн гүн чийгшүүлж өгдөгөр их алдартай ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд энэ V-гэл бүтээгдэхүүнийг бол яг цэвэршлийн насны эмэгтэйчүүд маань бол сар болгон
хоног өтрөөндөө хийж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө физиологиороо бид нар ч одоо эстрогон гэдэг даварч ялгархгүй болохоор өтрөө минь өөрийгөө чийгшүүлэх процесс угаасаа байхгүй болсон. Тэгэхээр бид нар заавал гаднаас нь ямар нэгэн байдлаар өтрөөгээ чийгшүүлэх шаардлага гарч байгаа. Тэгэхээр тэр үедээ та бүхэн вегел гэдэг гелийг авч заавал хэрэглээрэй. Сар бүр 7 хоног хэрэглэнэ. Менсан юм маань бол энэ урт удаан хугацаагаар 26 жилийн турш ингээ үргэлжилж байгаа энэ цэвэршилтийн процессыг арай удаашруулах зорилгоор ууж байгаа юм учраас та бүхэн боломжоор хамгийн багадаа 6 сар түүнээс дээш 1 жил 2 жил хүртэлх хугацаагаар ингээд удаан хугацаагаар ууж эхэлдэг уугаараа гэж бас зөвлөмөр байна. За менсан нэмийг ууж авах үед бол харьцангуй одоо бусад үеийнхэнтэйгээ харьцуулбал менсан нэмийг ууж исэн хэрэглэгчд бол илүү залуулаг, илүү эмэгтэйлэг шин чанартай бас байгаад байдаг. За учир нь гэдгийг бол та бүхэн мэдж байгаа шүү дээ. Яг л нөгөө эмэгтэйлэг байдаг даавруудын чинь даавруутай төстөө үйлдэл үзүүлэх замаар таныг эмэгтэйлэг шин чанарыг хадгалж байгаа учраас та илүү одоо залуулаг байх боломжийг бас энэ менсан нэм өгж байгаамаа. За тэгэхээр менсан нэмийг хэрэглэсэн судалгаанууд бас зөндөө олон байдаг. За менсан нэм бол өөрөө Хямлай гэх брендийн бүтээгдэхүүн байгаа. Тэгээд энэ Хямлай брэнд бол өөрөө энтхийн яг 5000 гаруй жилийн суурьтай уламжлалт хангаа ухааны эмийн ургамлуудыг хооронд нь найруулж орчин үеийн хэлбэрт оруулсан эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр их алдартай компани байдаг. За тэгээ гол нь энэ бүтээгдэхүүнүүд дээр яг судалгаа хийдгээр их даваа талтай байдаг байгаамаа. За ингээ хэдүүлээ менсаны судалгаатай танилцъя. За менсан нэмдэр бол хамгийн сүүлд 2002 онд хийгдсэн судалгаа. За энэхүү судалгаанд бол 35-аас 56 насны 247 эмэгтэй бол хамрагдсан байдаг. За энэ эмэгтэйчүүдэд бол яг эмэгтэйчүүдэд одоо цэвэршлийн үеийн зөвөрүүд илэрсэн байгаа. Тэгээ менсана нэг ширхгээр өдөрт 2 удаа 6 сарын турш уулгаад за 6 сарын дараа тухайн хүмүүс дээр илэржсэн шинж тэмдгүүд хэдэн хувиар буурсан бэ гэдгийг бол судалж үзсэн байгаа. Тэгэхэд эмэгтэйчүүдийн 90% нь сэтгэл готрох зөвөр нь арилсан байна. За харин эмэгтэйчүүдийн 83% нь нойр гүдэл нь засраад сайхан шөнийн нойртой болж хувирсан байна. За дээрэс нөгөө хит цочромтгой тэ мэдрэг тэ гадаа нэг хаалга дуурах төдийл цочдөг байсан бол тэр цочромтгой шин чанар нь буурсан, жоохон юмд ч гэсэн уурлах нь бол илт буурсан махан 50%-аар буурсан байна. За дараа нь болохоор жингийн илүүдлүүд нь эрс буурсан 50%-аар одоо жингээ бас тодорхой хэмжээгээр хассан байна. За мөн одоо яс үений өрөвслүүд буюу нөгөө ясны сэргэжилт маань 40%-аар буурч шүн хөлрөх завир нь 37%-аар буурсан байгаа нь энэхүү судалгаанаас харагдаж байна. Тэгэхээр менсан нэм маань бол яг аргагүй цэвэршлийн насны эмэгтэйчүүд маш зохимжтой. За ямар нэгэн гаж нөлөөгүй гэдгийг энэхүү судалгаагаар бас батлагдж байгаа. За тэгээ та бүхэн бас 35-аас 56 насны хүмүүс гээд насныхын зааг дээр бас гайхчихж магадгүй. За тэгвэл сүүлийн жилүүдэд манай эмэгтэйчүүдийн дунд бол эрт цэвэршилт их тохиолдох болсоо. За яагаад ингэ дөнгөж 30 гарангуудаа эрт цэвэршээд байгаа юм бэ гэхээр нэгдүгürt амьдралын хэм маягтай маш их холбоотой. За хоёрдугаарт нь бол арх тамхины хэрэглээтэй холбоотой байдаг. За дээрэс нь нэмээд ямар одоо бодис солилцооны хямралтай эсвэл үнд өвчний одоо үйл ажиллагааны ерөнхий одоо хямралтай за олон удаа үр хөндүүлсэн гих мэд ийм шалтгаануудаас болоод эмэгтэйчүүд маань 30 одоо 30 35 за 40 нас гэх ч юм уу тийм үедээ бол цэвэршээд биений юм маань 1 жилийн хугацаанд огт үзэгдэхгүй болоод ингээд цэвэршдэг тохиолдлууд маш олон байна. За залуу эмэгтэйчүүд болохоор өөрсдөө одоо цэвэршнэ гэж өөрөөсөө төсөөлдөггүй. Тэгээ биений юм нэрэхгүй болохоор ер нь миний биений юм хайчж байгаа гэж бодоод хүлээгээл яваад байдаг болохоос биш эмнэлэгт очиж одоо эмчилгээ ажиллагаа хийхгүй байсараа жилийн дараа эмнэлэгт очдог. Гэтэл жилийн дараа очиход аль хэдийн нөгөө өндөвч маань хатангашаад аль хэдийн одоо цэвэршсэн байдаг. Тэгэхээр ийм үедээ хэрвээ очих юм бол одоо ийм менсан шиг ийм юмнуудыг бол уугаад явах шаардлагатай болдог. Харин эрт үедээ те таны сарын тэмдэг дөнгөж алдагдаад 2-3 сараар ирэхгүй та хүлээж байгаа бол эртхэн эмнэлэгт очиж үзүүлчих юм бол тухайн өндөвчийг буцаагаад залуу хэлбэрээр нь хадгалах эмчилгээний аргууд бас зөндөө байдаг. Тийм учраас эмэгтэйчүүдтэйгээ бол сарын тэмдгийн мөчлөгөө маш сайн ажиглаж байгаарэ. Олон сараар алга болчиход байх юм бол заавал эмчэд хандаараа гэж залуу эмэгтэйчүүдтэй бол дахин сануулж илээ. За үүнээс гадна бол сүүлийн жилүүдэд нөгөө умайн хавдар за умайн миом хоргоо хавдар буюу миом их болсон. За үүнтэй холбоотойгоор бол умайг одоо мис заслаар авах за эсвэл өндгөвчийг мис заслаар авах тохиолдол цөөнгүй байна. Тэгэхээр өндгөвч болон умайг мис заслаар авчих юм бол
шууд л өндөвч огт байхгүй бол эстрогон, прогестерон даавар угаасаа хүнд ялгархгүй. Ингээд шууд зохиомлоор шууд месцаслын дараах цэвэршилт гэдэг онцлог орчдөг. Тэгээ энэ үед бол нөгөө яг цэвэршилтийн үед илэрж исэн бүх завирууд маань илрээ явчихдаг. Тэгэхээр яг хэрвээ та одоо умаагаа ахуулсан, өндөвчөө ахуулсан бол одооноос эхлээд меносон нэмийг бол заавал угаарай гэж зөвлөе. За меносоно уунгаад тэр өтрээний урагшлалтаа сэргийлэх гийлээ бас заавал хэрэглээрэй.